Сэтгүүлчид мэдээ сурвалжлагаараа алхам тутамдаа хүний эрхийг хөндөж байдаг. Тэгвэл хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрх ба хүндээ ээлтэй хот сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдийг тодрууллаа. Хүний эрхийн үндэсний комисс Монголын Amnesty International болон доктортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб хамтран зохион байгуулсан уралдаанд нийт 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 35 сэтгүүлч 51 бүтээлээрээ өрсөлдсөн. Улмаар уралдаанд амжилттай оролцсон 8 сэтгүүлчийг 500 мянгаас 3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Сүүлийн үед иргэд угаар гэхээр зүгээр энэ тэнд хүмүүс угаар ташнаас орлоо өглөө бид нар сэрэх болгонд л ээж нөхөнтэйгээ ч юм аав нөхөтэйгээ те эмээ өвөө начисээтэйгээ насварлаа гэд мэдээлэл өнгөрдөг. Тэгэхэд бид нар нийслэлийн иргэдүүд бид нар өвлийн галлагааны үйлрэлд бүтэн 5-6 сар угаарын орчин угаартаж багаар ингэж амьдарч байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ угаар нь цаашаага хүний эрүүл мэндэд яг ямар урхаг үүсгэж байгаа юм бэ гэдэг мэдээллийг яг иргэдэд хүргэхийг зорьсон. Мэдээж сэлбийн энэ дахин төлөвлөлт гэроллыг төвжирлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахын дахин төлөвлөлтийн ажил мэдээж чухал ажил. Гэхдээ энэ чухал ажил том бүтээн байгуулалт гэдэг иргэдийн эрхийг зөрчиж огт болохгүй. Тэгэхээр энэ дээр яг иргэдийн эрх тодорхой кейсүүдээр зөрчилж байгаа юм тохиолдлууд гарсан. Энийг бас энэ иргэний нэгэн байгууллагууд Amnesty ч юм уу хүний эрхийн комиссаас мэдээлэл өгч ирсэн учраас энийг яг тодорхой баримттайгаар гаргаж харуулъя гэдэг зорилгоор хийсэн. За энэ чиглэлээр бас 3 байгууллага хамтраад эх 1 сараас эхлээд бас ялангуяа залуу сэтгүүлчдийнхээ хувьд сэтгүүл зүйн бүтээл тал руугаа мэргэжлийн ийм сургалтуудыг хийя гэдэг дээр бас санал нэгдлээ.